자, 이겠다. 자, 이게 동생 나와남. 아이디들 나와남. 뭔가도 원치지 않겠으나 뭔가 잡고 싶다고 해서 그리고 바로 제스타 있는 비용은 위치주나 예상한 접시가 시다 늘어들어서 술도 물들어가게 되있음 오로스에 활용하는 것들 단호고 몰키게 사자 그렇게 님주와 이만 나오르신 바이리오들 대모처 세상하고 드릴 것인가 이 가사하는 나오르신 바이리 공무시 바이리 밑에 그렇구나 저들들 이따 호동샤한테 기치가 아르치라파 밑에 가고 굴기 기치 빈대기 막고 잡스바가 인게다 뭔가다 없어 도대체가 야워트와 아투리를 시켜 가마가 좀 호시다 기초가 이 들어오나 이 밑에 하고 오시치고 서로보다 내가 차트다 아소다고 이 다루기 학생 어떻게나 자 이게 해킹가 하고 예신이기 보동시한테 주식 50회를 가지고요. 자 모두 나가면 따라 보내고 싶어요. 자, 유수진이 딩디쇼 내가 다 오는데. 보동시한테 주식 뭔가 띠남 임기나 신남 한뜻은 생각들 보동 그려 띵떡인 간판이 하는 얼른 수원이 와고서 얼른 동동 학 디렌트 가루스 조스 아픔샤티니 에스파이처티 offshore 단사 인진이 모든 곳에 핵심 에는 리어딘터 간판 얼른 동동 그런 거우싱 디렌트 바고 타 한포타 바치 볼스코 희망 우즈 실사린 벌크로린 바고들 에루비 그리고 우스킨 샤드 바가 다다 어동싱 로이터스가 있는 미식이야 엘고 낙스터 밑에 몽골 우스킨 누브로다가 가다 어떠든 어디가 소딩이 없었다 누이것은 아이들이 아무래도 무슨 오딩 어렸던 그 소프리치 바가기 이들 몽 먹었 몽크초 주였으니 몽크초딘 주였으니 직심 주였으니 들어올 줄 아나 몽고다띠나 악신남이 우다다라기 호우도스를 몽고 오스케딘 찬다 대치딩 바간 마나 오스 호우슈긴 바고도 알리가 호다스 무릉 하나 빠졌으니 다른 어떤 하루 따기지 몽고디 나가남 일기 자리 나가남 몽고디 옴스 악신남 몽고다띠 호삿남 우드잖아
За тийм байна. За үргэлжлүүлээд та бүхэн тулгын шаардлагач байна. Энэхүү ноцтой мэдээлэлтэй холбогдуулан бид юуны түрүүнд Монголын ард түмний иргэшгийг тодорхойлсон оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах жигшүүл үйлчилгээнд оролцсон ялангуяа энэ ажиллагааг өдөртөнд даалгавар өгсөн иргэдийн албан тушаалтнуудыг нэг хүчлэн шалгах, хариуцлага тооцох ёстой гэж холбогд албан тушаалтнууд хандан дараах шаардлагыг хөгжиж байгаамаа. Үүнд нэгдүгээр Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэлмэн Атмагийн багтуулгад оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр урьдчилан хэлэгдсэн эсхийг шалган тогтоож тухайн үеийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэлмэн цэлд орж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн ерөнхий сайдсан баяр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нэрмэн улсын хурлын даргасан Дэмбэрэл энэ асуудлаар ямар байр суурь баримтж байсныг ил тод бодож үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглээс гадна үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 заалтын дагуу баялагын эзэн болох Монголын ард түмэнд мэдээлэл. За одоо Монгол Улсын ажил намыг төлөөлж Батбаяр дараагийн хэлгээд уншив. Цаашаа үргэлжлүүлээд Монголын агсан номын төлөөлөл уншия. Улсын их хурлын дарга Мэйгон Бэнгийн хурлд болон улсын их хурлын гишүүдэд улсын их хурлаар Монгол улс Монголын ард түмний эрх ашигыг ноцтой охироосон оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлан үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 заалтын дагуу Монголын ард түмний мэдлэг шилжүүлэх шийдвэр гаргахыг тус шаардж байна. За одоо ингэж би уншия. Монгол улс Монголын ард түмний ашгийг ноцтой зөрчсөн дээрээ туслах бидний шаардлагыг үл тоовлох аваас өнөөгийн улсын хурл Монголын ард түмний ашигаас урвсан хэмээн үзэж түүнийг тараах хэмжлийг Монголын ард түмнийгээ хамтран хийх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдгэж байна. Улсын хурлын эрхэм гишүүдээ та бүхэн нэрээ түүхэнд бахархлын эсвэл хараалын дээр болгон үлдээх сонголтын өмнө тулд ирлээ. Их орон өвгтэйгээс үр хөвгтэй болон амьдралдаа хамгийн чухал шийдвэрийг нам хагалцгүй гагцгүй та бүхний сонгосон Монголын ард түмний эрх ашиг дээдэж хөх толбол Монгол хүндэтгэе үнэ хөндлөж эрс өрхийг үзүүлэн гаргахыг уриалж байна. Монголын ард түмэн мартугай Монгол улс мартугай ингээд энэ мэдээллийг энэ болгон шаардлагыг бид гаргаад дөрүүлээ итгэлтэйгээр энэ бичгийг гаргаж байгаа гэдгээ мэдээлж бас хэлбэрийн хөгжлийг үзүүлж энэ текстийг 4 хувааж уншдаг та бүхэн сайн харлаа. Бид энэ байр суурийг бол нэгтгэж энэ шаардлагаа хэрэгжүүлэхдээ хамтран мэдээлэлтэй зүтгэн ажиллах болоо гэдгээ мэдэж байна. За ингээд Монголын ногоон намын дараа гон ялж гар ус тулсан байна. За ингээд цай харуулсан иргэний зэрэг ногоон намын дараа ган үеийн дараа гар ус тулсан байна. Монгол Улсын ажил намын дараа цогцлог дараа маань Японд ажиллаж явж байгаа. Гэхдээ байнга мэдээлэлтэй холбогдож энэ тулгын шаардлага жижигхэн доор Монгол Улсын ажил нам гар ус тулж байгаа. Цогцлогыг төлөөж Батбаяр дараа уншлаа. За ингээд Монгол Улсын хөлсөлт намын дараа ийм бий энэ бас гар ус тулсан байгаагаа таавал энэ тулгын шаардлага бичгээ холбогд шаардлагууд өнөөдөөсөө хөрвүүлж энэнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тууштай тэмцэж ажиллах болоо гэдгийг хариуцлагатайгаар мэдэж байна. За ингээд та бүхэн байна одоо асуулт зүйлээ асуугаад энэ хэвлийн баг хурлаа цааш нь үргэлжлүүлье гэж.
бодож байна. За их баярлалаа. Монголын ард түмний ноцтой хохиросон ашиггүй гэрээ байсан гэдгийг өмнөх хөдөлгөөн хийсэн хүмүүс онцлоо яаж хохиросон бэ? Яагаад ашиггүй гэрээ гэж бодож байгаа юм бэ? Үсэж байгаа юм бэ гэдгийг хэлбэрээр тайлбарлая. За энэ дээр за хамгийн ихэд усын дэш бүртгэгчнэр ногоо ном гэдэг. Одоо нөгөө нэг 2004 оноос став нэгсэн тийм ээ. Эцэг гэрээний хөдөлгөөн зарим үед одоо хамбаа дээр 45 хоног хүртэл тэмцэл суглаа хийжсэн. Энэний бас тэмцэл суглааны үндэсний шалтгаан бол одоо энэ Монголын байгалийн баялагийг гадныханд одоо олборлуулах, ашиглуулах, хайлах ийм хуулирсан оцсон бүрдүүлэлт эсвэлгүйцэжсэн шүү дээ. Ямар ч улсад бол гадны компаниар баялгаа ухуулдаг. Та гэртээ ороод гэрийнхээ газрыг гадны хүнээр ухуулдаггүй үстэй. Энд чинь олон улсад огцсон шишээ. Зөвхөн Монгол улсад ийм жишээ байдаг. Ингэснээр Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон ард түмний гарах шиг өндөрж байна гэж. За 15 жилийн өмнө жигсэж байна бид нар. Өнөөдрийн энэ өдөр бол одоо бидний зүг байж Монгол улсыг энэ хувааж идэж байгаа юм байна. Баялагын нуур ингэж өөрөлдөж авч байгаа юм гэдэг баталж. Оюутнууд гэрээ таавны санжаагаар анх одоо хийж байгаа 400 миллиард долларын байгалийн баялаг байна гэж ярьжсэн. Өнөөдрийн ханшаа Германы эдийн засгийн нөхрөл сонин гарснаар юм 600 миллиард доллар. Таваад таны мөнгөийг тийм ээ 400 миллиард доллар баялагийг чинь 600 миллиард долларын баялагийг чинь 400 миллиард гэж хэлж байгаа. Тэр чинь энэ чинь дөрөв хэлбэр. Нөгөө нэг 221 хогсолчтой гэрээний чинь үндсэн санаа юм шүү дээ. Бидний мөнгийг 600 миллиард долларын баялагийг 400 миллиард гэж хэлж байгаа. Өнөөдөр бид нар 34%-аас үнэгүй өгсөн. Яагаад миний баялагийг, ард түмний баялагийг үндсүүлийн 6-гийн нэг гагцхүү өгч, гагцхүү ард түмний төрийн хамгаалалт байх ёстой баялагийг би өөрөө зээж өөрийнхөө баялагийг авчих би ийм хууль эрхлэн орчин байна. Маракеш гэж сайхан хот байдаг Марокко. Тэнд хийсэн олон улсын нэгдсэн улсын байгууллагын гэрээ байгаа шүү дээ. 2003 онд хийсэн гэрээгээ юу тогссон? Гадны компани Альбаныг улсад хөрөнгө оруулах гэвэл 49%-аас илүү хөрөнгө оруулж болохгүй гэдэг. Энэ нэгдсэн үндэсний байгууллага 200-аад улс чинь тогтцоо байхад Монгол улсад яагаад 66% гардаг? Их мэдчихдээ. Ингээд өөрөөр бид нар энгээс өгөх хэрэгтэй. Бид нар өөрсдөө ард иргэд бидний хууль эрх зүйн сайн мэдгүй учраас ингэдгийн байлгүй тэгдгийн байлгүй энэ ухаантай улсууд хийж байгаа юм байна гэж бид өнөөдөр явсаар хагаад Монгол улс хохирч байна гэсэн байсрыг Монголын ногооноор илэрхийлж ирсэн. За энэ би нэмээд Монгол улсын иргэдийн ажилласан хүмүүс оюутны гэрээ байгуулах асуудлыг бас ямар нэгэн байдлаар биджсэн үеийн хувьд тодорхой Монгол улсад ноцтой холбоотой гэрээг яаж хийж байгаа дайсны хэлбэг. За нэгдүгээр нь энэ бол Монголын баялаг. Яг ч Монгол улсын гадар нутгаар байгаа байна. Энэ баялагийг бол гадаадынхаа овцсон гэж ярьдаг. Судлаа. Монголын ард түмэн оюун толгой гэж нэрлэсэн байгаа байхгүй юу? Тэг. Оюун толгой гэж нэрлэсэн гэж чинь өөрөө тэр баялаг байна гэдгийг хэлсэн байгаа шүү дээ. Мэдчих байхгүй Монголын ард түмэн. Эрдэнэ гэж нэрлээд эрдэнтийн овоо гэж нэрлэжсэн. Тэр бас мэдчихсэн учраас тэнд очиж тэр жолооч чинь хаагуул хийж байгаа шүү дээ. Тэгээд тэр баялагийг Монголын ард түмэн аль хэвийн баялаг тийм байна гэж мэдчихсэн. Тэрийгээ асууж нэрийг өгчөөс оюун толгой. Оюун яаж гарч ирдэг? Зэстэй газар оюун гарч ирдэг. Тийм. Тэгэхээр тэр бол энэ байгалийн баялаг байсан байгааг мэдчихсэн байна. Тэгээд энийг олборлохын тулд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон үнэ. Гэхдээ бид өөрийнхөө хувийг 34% авахдаа үнэгүй авах хэрэгтэй байна. Яг нь хамгийн наазахын жишээ. Тэгэхээр бид нэр зээлтэй авсан. Өөрийнхөө баялагийг өөр хүн ашиглах нь бид өөрсдөө гадны хүн шиг зээлтэй авч байгаа. Тэгээ Монгол хин эзэн байгаа юм бэ? Монгол хүн юм уу Монголын засгийн газар юм эсвэл өөр хувийн компани юм уу? Гадаадын хувийн компани. Тэгээд зээл тавьж авсан учраас Монголын засгийн газрын зээл нэмэгдсэн. Тэгээд энийг бол тэр үед засгийн газрын тэргүүнээр ажилласан хүн төлөхгүй Монголын ард түмэн төлнө. Тэр энэ оюун толгойн орлыг олборж байгаа орж иж байгаа мөнгө Монгол байхгүй. Монгол байдаггүй. Гадаадын улс орны банк санхүүгийн байгууллагад дамжиж явдаг. Ажлын байр олноор бий болсон гэсэн үггүй. Тэд хэн ажиллаж байгаа? Хамгийн өндөр цалинтай инженер дандаа гадаад. Манай монголчууд их шөөх. Хамгийн гол ажлын бол хамгийн бага цалинтай цэвэрлэгч үйлчлэгч жолооч харуул манай ч гэсэн ажил хийж байгаа. Олон ажлын байр тэнд бий болохгүй байна. Энэ мэтэр бол энэ үеэс Монгол улсын хашиг дууш үнэхээр ноцтой хохирох учраас монголчууд өнөөдөр ядуу байгаагийн маш нэгэн одоо шалтгаан болсон ийм утгагүй гэрээг хурдан туслах хэрэгтэй. Тэр утгаараа одоо их хорж хүнл байдаг. Одоо энэ Монголын ард түмний баялаг болсон энийг Монгол буцааж өгч Монголын ард түмэн буцааж өгөх ёстой.
Долоодугаар зүйлийг үндсэн хуулийн дурдлагын нэг нь бол байгалийн байлиг бол ард түмний мэдэл төрийн хамгаалалтын байрыг бичсэн байна. Ард түмэнд буцааж буюу ард түмний мэдэл чинь ард түмний өмч байхгүй. Ард түмнээс нэг ч асуудалгүй хийсэн. Тэгээ аюулгүй байдлын зөвлөх хурал дээр болон бусад хурал дээр би нэг л байсныг илэрхийлсэн тухай хэрэгж байна. Үгүй ээ, Монголын тал 51% зоошгүй авнаа. 51% доош байж болохгүй Монгол. Зүгээр авнаа. Манай баялаг чинь ямар нэгэн үржил тавьж авахгүй. Ууж авахгүй. Өөрөө аавна. Гуравдугаар тодорхой цаг хугацааны дараа энэ баялаг Эрдэнэтийн баялаг 23 жилийн турш Оросын 51%, Монголын 49% байж байгаа. 23 жилийн дараа Монголын 51% болж Оросын 49% болж одоо өөрчлөгдсөнтэй адилхан бид бас тодорхой хугацааны дараа монголчууд чадвартай болно, мэдлэгтэй болно, боромсолтой болно. Тийм учраас бол бид тодорхой хугацааны дараа өөрийнхөө хувийг нэмэгдүүлсээр ба бүр 100% өөрийнхөө баялаг болгож болно гэсэн энэ байр суурийг илэрхийлжсэн харамсалтай. Энэ байр суурийг илэрхийлжсэн учраас намайг 2009 оны сонгуульд өөрчлөж байгаа. Тэгээ яг унгангуутай энийг хийсэн. Би 6 сарын эзэмдэлээ одоо тэр сонгуульд өөрчлөсөн. Энэ сонгуулийн дараа бүр яаж 7 сарын 11-ний үеэр энэ ойлгох хэрэг хийх гэж оролдож хэвлийн байгууллагын бид баярлалаа. Харин сэтгүүлчдийн сонирхолтой хандаж энэ асуудлыг олон төрөөр төлөвлөж нөгөө ирэх барьж манай айгаа тэгээ хойшлоод 10 сарын 6-нд ч одоо 10 дугаар сарын хэрэг байгуулж байсан. Тийм учраас аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг бол нууцлан буруу. Энэ оюутан гэрээний асуудлыг ялангуяа ард түмний чиг ярьж байгаа энэ асуудлыг бол их тод бодох хэрэгтэй. Хин ямар байдлаар барьж исэн бэ гэдгийг харуулж ард түмэн өөрөө миний идэвхтэй энэ зүтгэж яах үгүй гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Аливаа нууцны цаана хувилдаан, хэд ахуул, авилга байдаг учраас Батболын ерөнхий чөлөөдөр бидний тавьсан шаардлагыг хүндэн үзэж аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг ард түмэнд нээлттэй болж өгөх хаа гэж найдаж бидний шаардж байна. Одоо энэ хол алдагчийн дээрээс сэргээх цорын гац боломж нэг болдог. Сая сонгуульд унтсан ард түмний дунд ерөнхийдөө байгаа энэ байдлаар засах цорын гац боломж нэг болдог. Харин ёстой жинхэнэ олдлоо. Бурхан баярлах хэрэгтэй. Энэ хол одоо өөрөө санаачаад их хурлын дарга болдог. Их хурлын гишүүд өнөөдөр их хурл шиг хамгийн анхны байгууллага Монгол байхгүй. Бүгдээрээ их хурл шиг гэр бүлтэй байгууллага байхгүй гэж үзэж байгаа. Их хурлууд одоо нийтлэрээс сэргээх хамгийн сайн болцоо. Зүгээр оюутлын гэрээ хүчингүй гэдгийг зарлаад ард түмэндээ авна гэдгээ зарлах хэрэгтэй. Тэгэх юм бол их хурлыг ард түмэнд за яг хай бас гоош алдсан онцлог гэдэг чинь ард түмэнд л үзэж байгаа усул байна гэж ингэж үзнэ. Тийм учраас энэ сайхан болцоог бид ингэж болгон шаардж байгаа гэсэн хатууг дуурж үнээр дээрээ их хурл өөрт нь их хурлын гишүүд өөрсөд нь нэрээ цэвэрлэх нэр хүнтэй болцоо болцоог олж өгч байгаа маа. Тэгэхээр нөгөө альгаалтынхаа даалгавраа хийж чадахгүй бол бид их хурлыг хугацаанаас өмнө харах зүйлсийг ард түмэнд хамт хийгээ. Бид хөдөө орон нутгаар яаж гарын үсгийн цуглуулнаа. Энэ их хурл чинь хэмжээс буугаад ирсэн юм биш. Ард түмний сонгосыг бол ард түмэн гарын үсгийн цуглуулж энэ их хурлыг харах үнэ хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ ажлыг хууштай хийх болно гэдгээр энэ тулгын шаардлагыг бид хийсэн байгаа. Өшөө ярил зөндөө юм байна. Цаашдаа ярих юм болцоо хахаш болчих учраас энийгээр өөртөө нэг үнэлж байна. За манай гамбуйг дараа пасвэр энэ чиглэлийг бий. За хийж. Монгол улсын иргэшгийг яаж хацтай авах гэсэн үг асууж байна. Энд Монгол улсын гэсэн нам өөрөө улсын гэрээ байгуулахаас нь апотод тухайн үеийн төр засгийн эрдэнэ төснөд шаардлага санаачлалуудыг удаатаар тавьж байсан. Энэ юу вэ гэхээр төрийн гаруудын хэрэг байгуулахаас өмнө оюут толгойн тэмцээгээр оюут толгойд 2.8 тэрбум доллар багтааж үйлдвэр босгоно гэж байсан. Яг төрийн гаруудын хэрэг байгуулах үеэр энэ 2.8 тэрбум доллар маань гинт 4.6 тэрбум доллар гэсэн. Асуулт сайхан бэлтгэхийн засгийн газар даатуурхай төрийн гаруудад 6 тэрбум доллар нэгцээ. Одоо 10 тэрбум доллар. Нөгөө Монгол улсын засгийн газар 34% эзэмших ёстой. Тэр зарчмаараа 700 доллар нэмж төлөх байсан бол одоо 3 тэрбум долларын хөрөнд орж байгаа. Ингээд оюут толгойн хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэг Монгол улсын засгийн газар Монгол улс тэр чинээгээрээ шууд хамааралтайгаар хөрөнд орж байгаа. Тийм болохоор энэ оюут толгойн гэрээ анхнаасаа зөөлөн шинжтэй
Ер нь бизнес гэдэг чинь хоёр талаа ашигтай байж бизнес болдог. А энэ гэрээ бол Монгол улсын эрх ашигыг ноцтой охиросон тийм гэрээ гэж ер нь Монгол үндэсний агцсан нам үзэж байгаа. Тэгээ ер нь Монгол улс ерөнхий болтын гэрээ, хоёр талын ерөнхий болтын гэрээ Монгол улсын эрх ашигыг ноцтой охиросон ер нь зүйл залтууд зөндөө. Одоо жишээ нь хоёр талын төлөөлөл үйлдвэрлэх зүйлийн Монгол талын гишүүд гэхэд ямар ч эрх мэдэн тодорхой бос. Төрийн байгууллагууд нь хоёр талхаас өгсөн үүрэг даатгарыг төрийн байгууллагууд ёсчлон дагах үүрэгтэй нэмэлтээр бичсэн байгаа шүү дээ. Тийм болохоор энэ оюун талбай хөрөнгө оруулалтын гэрээг ер нь хоёр талдаа ашигтайгаар байгууллагын тулд хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах ёстой гэж Монгол улсын агцсан үзэж байгаа. Хоёр зүйлийг нэмээд чи та нар бодоод үзтээ оюутны гэрээний дагуу Монгол ашиг хэд оноос гэж хуваарлах юм бэ? Монголчуудад Монгол ашиг хэд оноос гэж хуваарлах вэ? 2034 оноос 2009 он байгуулагдсан гэрээ 2034 он гэхээр 27 жилийн дараа Монгол ашиг хуваарлах гэрээг дэлхийд байдаггүй байхгүй юу? Хаач дэлхийд 27 жилийн дараа Монгол ашиг хуваарлах гэрээг байдаггүй. Энэ бол ерөөсөө цэвэр Монголын эрх ашигыг, Монголын ард түмний эрх ашигыг тодорхойлж байгаагийн хамгийн том баталгааны нэг. Хоёрдугаар нь сая одоо өтөөд хэлчихээ. Энэ Монгол ашигын хуваарлахаас гадна ерөөс оруулж байгаа хөрөнгө оруулж байгаа нэртэйгээр Монголын өрөөг нэм. Хөрөнгө оруулж байгаа Монголын өрөөг нэмэгдэж байгаа. Би тэрийг хизээ төлөх юм. Энэ хариуц суулж байгаа сколыг хамгаалж байгаа албачлалууд төлөхгүй. Эд чинь харин хувьдаа ойлгоод гэрээг ингээд тайлбарлаж хамгаалах хэрэгтэй. Харин хэлбэргүй ард түмэн төлөх. Монгол ашиг авахгүй ард түмэн эргээд оюутлогоо өрийг төлөх гэж байгаа байхгүй юу? Тийм учраас энийг одоо нэг даруй өнөө маргаашгүй болон цуслах хэрэгтэй гэсэн байдлаар барьж байгаа. Дараагийн хоёр зүйлийг хэлье. Тэгэхээр энэ оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан үеэс ихээ та бүхэн сонсож байгаа ман гэдэг нэг хүн ярьж гисэн. Олигархуудын тухай, бүлэглэлийн тухай энэ намуудын дээр гарсан, намуудыг зайлшсан энэ бүлэглэлүүд энэ оюун толгойн гэрээтэй шууд холбогдож ойлгогдож яригдж байгаа. Энэ учраас энэ гэрээ ямар одоо их хор өчгтэй Монголын ард түмний одоо сайн сайхан байдал ямар их одоо зам хийсэн ийм гэрээ болсон бэ гэдэг нь бол харж байгаамаа. Хоёрдугаарт өнөөдрийн манай улсын одоо нийт 27 орчим тэрбум доллар болсон байгаа. Социализмын үед тавьсан өрөөс бараг 3 дахин их өр тавигдсан байна. Засаг барьсан болон засаг барьж байгаа намууд хэн илүү өр тавьснараа уралддаг болсон. Өнөөдөр хэлбэл Монголын ард түмэн өөрсдийн баялгаа мэдхээр байсан. Монголын ард түмнийг Монголын ард түмэн удирдаад байна уу үгүй юу гэсэн асуулт тавигдж байгаа. Тийм учраас энэ бол зөвхөн оюун толгойн ордын тухай биш, цаашдаа түрүүн тулгын шаардлага хүчтэй дурдсан мөсөн үүдийн орой гэж. Энэ Монгол даяар тарсан бэцэн зүйлийг яах юм бэ? Одоо энэ Монголын ард түмэн хэрвээ өмчийн эзэн, баялагын эзэн муу юм бол баялагын эзэн баялагтаа одоо эзэн суух энэ цагийг аль болох хурднаас энэний их нь бол энэ оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээ ястан бодоо нэг зүйл асуу байгаа юм бол юм байна. Төврийн гэрээ болцсон бол хойгийн барилгын газар хойгийн парламентын гишүүд мэдээж амжилттай асуудалтай болох. Тэр баримтууд нь та хэрэглэн ажиллажсэн хүн байгаа нь тэрийг нь гаргаад тавьчихсан юм шиг. Тэгвэл ингээд та бүхэн одоо ойлгох гэрээ цуцаад гэхэлэр энэ цуцлахгүй байна. Тэгэхээр энэ богино ус шиг одоо асуулт байна. За хоёулаа тэгэхээр ерөнхийдөө шүү дээ. Би таны асуулт хэрэг манай одоо бусдын дараа нар маань бас хэрэг бодож байна. Угаасаа сая бидний хийж байгаа зүйл ихтэй 2034 оноос ихтэй Монгол ашиг хуваарлах тийм ийм утгагүй тэр хааж байдаг байна. Энэ чинь өөрөө юу хийж ирэхлээр ерөөсөө юм бидэхгүй байна. Эсвэл дараа цэргийн хаан одоо дараагийн даалгавраар дуугүй гай өгсөн. Хуулийн хариуцлагагүй үлээш байхгүй юу? Энд бол энэний шийдвэр баримтгаар хэрэггүй. 2034 онд Монгол ашиг хуваарлах гэдэг ийм гэрээ хийсэн бол шууд цуслагдах ёстой. Тэрнээ заавал нэг амьдлын тэгээд бүр одоо бэртэн орнуудаа чамдаа том өгчээсэн, хамт ороо ингэжсэн гэдгийг илрүүлж хэрэг байхгүй. Тэгээ хоёроос хөөцөлтөд энэ гэрээ хизээч цуслагдахгүй. Тэгээ 2034 онд хэдэн Монгол амьд байна.
өнөөдөр амьдарч байгаа. Энэ ядуучууд хүмүүс үгсэн хэврээ байх юм уу? Монголчууд хогд дээр амьдарсан хэврээ байх юм уу? Монголчууд орлогогүй тэтгэвэр цалингийн зээлтэй хэврээ байх юм уу? Монголчууд орон сууцад залуучууд орж чадахгүй, дээд сургуульд сурч чадахгүй хэврээ байх юм уу? Эмнэлэгтэй эмчлүүлж чадахгүй ахмадууд нас орсон хэврээ байх юм уу? Тийм учраас бол тийм цагийг хүлээж, тийм үлгэр ярьж, тийм худлаа юм ярьж, чи батлалдаа, чи нотлолдоо гэж ингэж хийж тэгээд их хурлын гишүүний газар дээрээ гэмтэр хэвэр барьдаг, өөр юм бол барьж чаддаггүй мэт ингэж хамгаалсан байсан энэ цаг өнгөрсөө. Одоо бол өөрөө 2036 онд ноолж шиг хуваарлаа гэдэг ийм тохиолдол, ийм ойлголттой гэрээ шууд цуцлах ёстой. Бүгд дэлхийд энийг бол хийчихсэн цуцсан ойлгоно. Хоёрдугаар энэ оюутан гэрээ цуцлагдж ирсэн. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 гэдэг заалт хэрэгжиж Монгол улсад шудрагс багтана. Өнөөдөр энэ байдлаар үйлдэх юм бол хэд баян цөөхөл хүмүүс авшгаар данстай гадаад төрөлтөө байшин авчихсан. Ийм байдалтайгаар энэ ард түмэн болохоор бол солонгосоор гач зогдох юмсан. Японд ч яаж амьдрах юмсан. Монгол хэрэг алгаа гэсэн ийм бодолтой байгаад энийг зөвшөөрөөд тэгээд нөгөө энэ харьцтай хөдлөгдөж чи баталчихлаа. Миний австыг чи баталчихлаа. Миний цоогоор мөнгө орж ирсэн баталчихлаа гэдэг юмд нь хууртаж суух юм бол хизээч шудраг бас Монгол хийчихгүй. Тийм учраас бол энэ дээр бол манай сэтгүүлчд маань их ухсар гаргаач гэж таавхээс хасан одоо хандан хүлээж байна. А тийм их хурлын гишүүд бид маш сайхан бодцоодж байгаа байхгүй. Та нар энэ оюутнууд ийм цуцлж чадах юм бол тэр бүрэн ихэнх хугацаанд ажиллаарай. Бид харин ч бүр энэ оюутнууд гээд цуцлж чадах юм бол бид дэмжих болно. Монголын ард түмэн та нарыг бидтэй бүр тойрон хүрээж дэмжих болно. Айгүй дахин сонгох болно. Тийм учраас их хурлын гишүүнд, их хурлын дараагаар айгүй сайхан болцоод болгож байгаа шүү. Тэр талаас бас хүлээж яваарай. Түнс булган шаарддаг бичгийн уншин гуртаа АИК тулсан, бомбиалал тулсан, АГ тулсан тэд нар юу юм гэдэгтэй хандаа. Яг л энэ ард түмэн тулж байгаа шүү. Монголын ард түмэн энийг хүсэж байгаа шүү гэдэг тав зөвөд анхаарч яг социалистаа үеж байгаа анх оюутан гэрээ байгуулалт чинь усны нөөц нь бол тогтоол өгнө шүү дээ. Байгууллагын нөлөөлөлтийн наривсан үнэлгээр бол усных нь нөөц нь батхаагүй байна. Оюутнуудын компани хөрөнгө оруулалт хийхдээ яасан гэвэл бид нар гадагшийн нүнээс олборсон усаа дахин боловсруулж ашиглана гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ үйл ажиллагаа явуулах хууль өргөсөн орчин, Монголын хууль өргөсөн орчин байгууллагын наривсан үнэлгээр усны нөөц хангалттай гацсан байна. Энэ жишээлбэл хууль ус үйл ажиллагаа явуулж байгаа нэг тод жишээ гэж бид нар ойлгож байна. Тэр нэг хэлий би одоо дахин тэгээд хаалж өнөөдрийн Монголын хууль шүүхийн байгууллага үнэхээр хараад бус байсан бол энэ авилгатай холбоотой мэдээллийг бол бүр борхон олно. Бид нар ч ярих, хэлэх, эсвэл ийм болов тийм болов санаудаа хуваалцах юм би. Үнэхээр тийм хүсэлгүй байгаа учраас бид өнөөдөр улсын хурд дээр энийг авч хэлцээ 2036 онд доктор шахуулт гэсэн энэ утга заалтаас үндэстэй цуцлчих. Энэ гэрээ цуцлаглаа маргааш нэгтээ авилгын хэрэг бол мандна би энийг байж идэн чамаас болсон тэрсэн чийсэн худлаа байж тэгээд энийг яригдана. Тийм учраас өмнө нь биш. Гэрээ цуцлахын дараа бол авилгын хэрэг бол араас нь мандж гарч ирэх гэдэг бол өстой баталгаатай хийж чадчих. За ингээд хоёртаа ингээд цаашдаа ярих зүйлийг олцоо бид нэртэй таагүй ярих хэмжээтэй байгууллагын өөрчлөлт бол өнөөдөр яснаас илүү одоо дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл таавахтай үгээр бодлоо гэж явуулсан. Тэгээд таавахыг баярлаа. Бидний хамт шүү хэмжээтэй байна. Хамтдаа мэдээлэл таавахтай хандсан урайж байна. Энэ зүйлийн үйлчлэгээр шудраг ард түмэд хандаж таавахын төлөвлөж ингэж хэлж байна. Оюутан гэрээгээ цуцлж байгаа таавахын хаан өнөөдөр хүн хэцүү асуудлыг шийдвэрлэхдээ манай хүмүүст мэдээж хэлж байгаа. Бидний хэмжээ хэмжээрээ бид таавахыг хамтдаа шүү гэж хандан хэлж байна.
Ямар ийм бол манай шахаж хэлчихлээ гэсэн. Өнөөдөр одоо намайг дарсан сонссон гэсэн энэ хөдөлгөөн хэрэгжихгүй байна гэдгийг бол ерөнхийдөө нийтлүүлж байсан. Яг бол өөрөө үлдээчихэж байсан. Өөрөөр нэг жил болчиход байхад парламентын олон бүрдүүлсэн Монгол Ардын нам бол хүн төрөлхтний хэрэгжихгүй байна гэдэг ойлголт өгсөн. Ингээд үүдэр ширээ тавьчих. Дээр нь фрон тавиана. Харин бага томыг хийгээд байна. Тэгээд хийгээд хүн явах нь ингээд үлдээд